За өнөөдрийн бичлэгээр ямар кино гэхээр Rise гэхэд ах дүүгийн одоо амьдралыг харуулсан ямар кино гэж байгаа. Кинонд одоо нэг тийм харалсан одоо Педро гэдэг Педро хүмүүсийн гэр бүл байгаа. Энэ гэр бүл одоо цагтаа нар төрлөө таарлсан болохоор одоо яаж одоо ингэ байрнаасаа хөгжиж байгаа. Тэгээд аав ээж хоёр нь сүмдэр очиж хардлах одоо шалан ажил авахар одоо банк руу очдог. Одоо ажил хийхээр одоо очдог. Тэгээ юм тэр юу ээж нь колон гэдэг хүүхдэйгээ амьдарч одоо юу яадаг зардаг. Ээж хоёр нь одоо юу банк руу очиж юу ягаар буцаа авгалт очоор ингээл бид хоёр ингэ тэнд болсаа эргэн болёо гэсэн чи тэгээ нөгөө юм хүн нь бол зөвшөөрөөгүй. Яагаад вэ асуусан чи одоо 94 хүн биш өгөөд явуулж энэ одоо нэг л 2004 ингээл 4 жилийн дараа 5 жилийн дараа тэр клон картигээд том ахна. Клон карт хоёр тэгэл амьдралтай ингээл дүү өдөртэйгээ ингээл гадуур юм зар явж идэг. Тэр тэгэл гэртээ маш хөвгөлтэй амьдэрдэг. Сэтгэл хангалуун амьдэрдэг. Тэр олсон мөнгө хадгалж одоо юм гадаад явах их мөрөдөг. Тэгээд дүү тэр хоёр нь ингээл хөл мөнгө гадаа ингээд тоглоо байжсэн. Ингээл аав нь хэлсэн юу одоо ингээл хэрхэн багаар ажиллах нь одоо ингээл зөвхөн ингээл амьдрах ингээд зааж өгсөн. Тэгэл колон кардо хоёр нь өсөж том болж 2007 онд таксны төлбөр явж хамгийн анх удаангаас хүүхдүүдтэй сакс тоглохоор болж чадсан. Тэгээд клон ойлгохгүй тэгээд кард нь дүү зааж өгөн тэднээс оноо эхлээд оноо авч ах トゥ хоёрыг тоглолтыг харсан өгөө тэр хоёрыг санал болгож орой тэр хоёр гайхалтай хүмүүсийн саксны тэмцээнийг үздэг. Тэр хоёр саксны дугууланд явахаар шийдэл тэр хоёр ингээл хүмүүс ингээл шийдсэн чи хүүхд унтахаас өмнө саксны бэлтгэл явахаар одоо ингээд зөөршүүлүүдэд маргааш нь тэр хоёр бэлтгэлийг газар руу явж исэн чи бослог гаргаж исэн. Цагаа харалсан хүмүүс голгүйгээд тэгсэн чи хүүхд саксны заалан дээр одоо такс гээд одоо ингээд саксны зурцуулагчтай таардаг. Ах トゥ хоёрын саксны бэлтгэл та хоёр эхлээд зөвшөөрөхгүй байж байгаа. Тэр хоёрын ур чадварыг эхлээд ер нь бол хардаг байгаа. Өнөөдөр тэгэл тэр хоёрын шийдвэрийг хараад эхлээд юу танис юу бол тасгалжуулагч тэр хоёронд юу зааж өгдгөө. Тэгээд зөв байр шийдэлтийг зааж өгдөг. Тэгэхэд ах トゥ хоёр саксны дугууланд явах үн төлбөргүй явахаар шийдсэн гэдэг юу аав ээж хоёртой хэлтэхэд жоохон журамтхан байж байгаа л. Тэгээд тасгалжуулагч бүх юм ингээд шийдэж өгнө. Одоо та бид хоёрыг явахыг зөвшөөрсөн гэж хэлсэн чи аав ээж хоёр жоохон дурамтхан байж байгаа л ээж нь бараг л болохгүй бид харж амьдарч байгаа шүү дээ гэсэн аав нь харин энэ бол хамгийн том боломж. Энэ бид нарыг амьдрах тоолын гац мөчгөл тэгэхэд тэр хоёр маргалдаж хэзэг ярилцсанаа. Тэгэл одоо ингээл тэр хоёр ингээл хүүхүүдээ явуулахаар бол бэлтгэл явуулахаар болдог. Маргааш нь тэр хоёр бэлтгэл хийгээд цагс тоглол одоо ингээл эхлээд ингээл нэг яадаг юм л да. Нэгсээ тоглолтгүй. Тэг удалгүй такс юу биднийг хамгаалт 8 секундын дотор шилжиж тайлбарлан тэдгээр тэр хоёр бөмбөг авч чадаагүй одоо ингэж хийж чадхаар болсон. Тэр хоёр ч одоо бууж өгөхгүйгээр тоглосон. Тоглохын ирсэн жижигсэн. Оройн ээж нь ажилласаа ирээд нэгэрт байгаад юу ээж хүү баг хоёртойгоо том хүү хоёртойгоо ярьдаг. Тэгээд тэр хоёр ч усанд орж байгаа л маргааш аав нь ингээл ажил хар бор ажил хийгээл харин ээж нь болонгод хүмүүс асарч харин юу Клорд нөгөө ах トゥ хоёр чинь гадуур юм зараад бэлтгэлээ хийхээр болдгоо. Тэр бэлтгэлээ хийж гал аав нь юу талбай дээр юутэй
дасгалжуулагчтай нь уулзаад за энэ гайгүй гай шүү. Манай хоёр маань яаж ийм хэсэг яриг өнгөлүүлнэ. Тэгэл дасгалжуулагч шилдэгдэлтэй би бол ингээл бүх юмыг тогтоолно одоо аргал болно гэд. Тэгэл аав нь бүхнийг хэлдэг бид хоёр цагаад чамжилж байгаа гэх. Тэгэл тэр хоёр бүгдээ солио өмсөж яхад юу их нь хүүхдүүд их шоолдгоо. Тэгэл шал юун дээр гараад яа тэгээ тэгэл фарт хоёрын дараа ирж өгөө.